Замын хөдөлгөөний төвчөр саатал нөлөөлж байгаа зарим шалтгаан. Замын хөдөлгөөний дүрмд чиглэлийн тээврийн хэслийн игнээр бусад тээврийн хэслийн хөдөлгөөнийг хаах газарт түр зогсохыг хориглодог. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахар заасан. Түр зогсохыг хориглосон тэмдэг байршуулсан хэсэг тээврийн хэслийг огт зогсоох ёсгүй. Хөдөлгөөнд оролцогчдын зүгээс дээрх заалтуудыг зөрчиж, бусдын хөдөлгөөнд саадуулах, чиглэлийн тээврийн хэслийн игнээр зорчих хэсгийн нэгдүгээр игнэнд зогсох, ингэхдээ давхар зогсож бусад игнээгээр зорчиж байгаа тээврийн хэслийн хөдөлгөөнд саад учруулах нь зохиомол ачаалал төвжирэл үүсэх шалтгаан болдог. Бусдын хөдөлгөөнд саад учруулж зогссон тохиолдолд хүлээлгэх хариуцлага. Зөрчлийн тухай хууль зааснаар зорчих хэсгээр түр буюу удаа хугацаагаар зогсоох, журам зөрчиж бусад тээврийн хэслийн хөдөлгөөнд саад учруулсан бол үүнийг 20,000 төгрөгөөр хорхоор заасан. Мөн тухайн тээврийн хэслийг зөөлж шилжүүлэн бусдын зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.